Ер нь 1992 оны үндсэн хуулийн гол үзэл санаа эрх мэдэл барилтын зарчим байсан. Энэ эрх мэдэл барилтын зарчмын нэг агуулга бол улсын хурлд төрийн эрх барих дэд байгууллага мөгөөд хууль тогтоох хэмжээг дангаар хэрэгжүүлнэ гэдэг ийм заалттай. За улсын хурлын бүрэн эрх дотор юу байгаа вэ гэхээр улс орны гадаад дотоод бүхий л асуудлаар шийдвэр гаргах гэдэг энэ эрх мэдэл хадгалагдж байгаа. За энэ хүрээнд Монгол улс бол парламентын ардчил буюу улсын хурлаас үндсүүлийн байгууллагаараа бол гол шийдвэр гаргах төрийн гол ноён руу болох ёстой. За энэ чиглэлээр бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд бол харагдахгүй боловч хэлбэрийн том ухралтууд хийсэн байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Тэрний нэг нь юу вэ гэхээр парламентын чуулган буюу улсын хурлын галдваа яг амин энэ газар улсын хурлын хоймор толгой дээр гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн буюу ерөнхий сайдгаараа суучт юм байна. Улсын хурлын чуулган, улсын хурлын гишүүд ерөнхий сайдын засгийн газраас асуулт асуухад нэг хуралдаан даргалагчаас асуулт асууж байгаа юм шиг дүр харагддаг юм байна. Парламентын ардчил бүхий үндсүүлэлт улс орнуудын парламентд харахад парламентын танхимд буюу чуулганы танхимд толгой дээр нь ерөнхий сайд гарч суудаг нэг ч парламент алга байна. Тийм учраас Арс намын бүлгийн зүгээс бол хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр улсын хурлын тухай хуульд өөрчлөлт оруулаад улсын хурлын чуулганы танхимд ерөнхий сайд улсын хурлын толгой дээр гараад суудсан байгаа байдлыг зогсоож үндсэн хуулийн дээр байгаа улсын хурл 126 гишүүнээс бүрдэнэ гэсэн бол тэр агуулгаараа 126 гишүүнийхээ дунд орсох ёстой гэдэг энэ зарчмыг хэрэгжүүлэх хуулийн төслөөр барих гэж байна. Хоёрт нь улсын хурлын дэгийн тухай хуулийн дээр ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдэг тийм зохицуулт байна. Ерөнхий сайд энэ мэдээллийн цагаар ямар мэдээлэл өгөхийг өөрөө сонгож улсын хурл санал болгодог. Засгийн газрын буюу ерөнхий сайдын санал болгосон мэдээллийг тойрч улсын хурл эргэлддэг байдал нь улсын хурлын өмнө улсын ерөнхий сайд ажлаа хариуцна гэдэг энэ зарчмыг бол эвдэж байгаа юм байна үндсүүлээ. Бусад парламентын гишүүд нь асуудаг болохоос биш ерөнхий сайд нь би ийм юм ярмаар нэг санал тавьдаггүй. Тийм учраас ерөнхий сайдын мэдээллийн цагийг улсын хурлын асуулгын цаг гэж өөрчлөөд улсын хурлын гишүүд ерөнхий сайд засгийн газраас ямар асуулт асуух гэж байгаа тэрийг мэдэж асуудаг. Тэр асуултын хүрээнд ерөнхий сайд ирж тайлбар мэдээлэл өгдөг бичлж. Тэр тайлбар мэдээллийнхаа хүрээнд хариуцсан сайдад агуулж орж ирдэг. Энэ зарчим руу шилжихгүй бол парламент хяналтаа тавьж бүрэн чадахгүй эсвэргээрээ улсын хурл бол засгийн газрын хуулийн хэлц боллоо гэдэг бодит шүүмжил яваад байгаа юм байна. Ийм учраас хоёр дахь зарчмын буюу дэгийн хуулинд өөрчлөлт оруулаад ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдэг биш улсын хурлын асуулгын цаг гэдэг зарчмаар улсын хурлын гишүүд асууж ерөнхий сайд асуултанд нь хариулах замаар энэ улс орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, ажлын төлөвлөлт, хуулийн биелэлтийг улсын хурлын өмнө хариуцдаг үндсүүлийн зарчим агуулга хэрэгжих ёстой байна гэж. Гуравт нь улсын хурлын гишүүдээс бусад этгээд буюу улсын хурлын нэгдсэн чуулган дээр үг хэлж мэдээлэл өгж байгаа албан хаагчид, албан тушаалтнууд хариуцлагатай байдаг тогтолцоо оруулж ирэхгүй бол улсын хурлын чуулган дээр илт худал ярьдаг байдал бол газар авлаа. Үндсэн хуулинд болон бусад хууль тогтоомжлоор зааснаар улсын хурлын гишүүн улсын хурлын чуулган дээр бусдыг гүтгэд оруулахаас бусдаар хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Улсын хурлын гишүүдээс бусад албан тушаалтан улсын хурлын чуулган дээр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Гэтэл одоо 126 гишүүнээс гадна бараг төрийн бүх албан тушаалтнууд улсын хурл дээр ирж хариуцлагагүйгээр худлаа хэлэх хэмжээний ийм тогтолцоо бий болсон байна. Энийг зогсоохын тулд улсын хурлын чуулганд мэдээлэл өгж байгаа албан тушаалтнуудыг худал мэдээлэл өгөхөөс хамгаалсан хуулийн зохицуултыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Иргэдийнхээ худал мэдээлэл хэллээ гэж шийдэгдэг мөртлөө эрх мэдлэлтнүүд нь худал ярихаараа огт хуулийн хариуцлагагүй байдаг байж ерөөсө болохгүй. Тийм учраас эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулах замаар улсын хурлд худал мэдээлэл хийсэн албан тушаалтан нийт албанд ажиллах эрхгүй болдог зохицуултыг хийх зураг аргагүй байна.
Ийм гурван асуудлаар улсын их хурлын хууль тогтоомжийг боловсронгуйлах чиглэлээр улсын их хурлд гарсан намын бүлэг хуулийн төслүүд бэлдэж өргөн барихаар боллоо. Ер нь мэдээж хэрэг төрийг илүү үр ашигтай сонирхлын зөрчилгүй цомхон байдлаар энэ улс оронд дарамтгүйгээр ажилладаг байхын тулд яаж ажиллах вэ гэдэг бол арс намын гол бодлого. За энэ бодлого хэрэгжүүлэхийн тулд арс нам энэ удаа 42 гишүүнтэй болсон бүлгийн үед бол бас ямар ажил хийх ёстой вэ гэхээр эхлээд улсын их хурлын дэг, улсын хурлын зохион байгуулалтыг энэ яг ард түмний төлөөлөл хууль тогтоогчийн хувьд сонирхлын зөрчилгүй үр ашигтай ажилдаг болгож иж бас цаашаа явахгүй бол засгийн газартайгаа адилхан давхарцсан бүтцтэй үр ашиггүй эсвэл оновчлогдоогүй чигүүрээр энэ ажлыг бол гүйцэтгэхгүй байна гэдгийг ойлгосон учраас саяны ярьж байгаа улсын их хурл шиг байх, чигүүргээ оновчлох, зохион байгуулалтаа сайжруулах, дгийг илүү ухаалаг болгох чиглэлээр бол хуулийн төсөл өргөн барих хэрэгцээ байна гэж шийдвэр гаргасан байна.